За сайн байцгаана уу. Тэгэхээр одоо Дубай хотод 8 цаг 5 минут болж байна. Хөл хөдөлгөөн бол их багатай. За нэг одоо өдөртчин Улаанбаатарт байгаа бол хөл хөдөлгөөн ихсэн нэмэгдээд одоо тэгээд бөөн бүглөрөөс чигжээс олж эхэлдэг. Энд бол тийм байхгүй юм байна. Талбай их томтой юм шиг байна. Манайх бол дөрвөн уулынхаа дунд ингээд хавчигдсан шахагдмал. За тэгээд нэг газрын асуудал бас нэлээд хүнд хэцүү байдаг. Энд бол тийм байхгүй маань. Ерөөсөө цэлээсэн хэлсэн тал байдаг болохоор зэрэг бас тэрнтэйгээ холбоотой байдаг гэж магадгүй. Тэгээ хөл хөдөлгөөн бол айгүй багатай. Одоо өглөөний 8 цаг 5 за 6 минут болчлоо. Иймэрхүү байдалтай байж. Бензинийхэн үнэ болохоор зэрэг Монгол мөнгөөр тооцоход юу юм бэ? 1 литр бензин 586 төгрөгтэй тэнцэж байгаа. Тэгээд яасан хямдхан манайхаас ч одоо даригаар 2-3 дахин бага байгаа байхгүй юу? 2-3 дахин бага байгаа. Тэгээд юу вэ гэхээр эдгээр нефтийн ороо аргагүй л дээ. Нефтийн ороо юм чинь 586 төгрөг байхаас ч яах вэ гэж бодсон чи эднийх чинь нефтээ өөрснөө боловсруулдаг юм байна. Бензинээ гаднаас авдаг. Өөрснөө зөвхөн нефтээ гаргаад хэрэгцээний бензинийг болохоор зэрэг Сауди Арабиас. Тэгээд бензин машин бол энд их хямдхан байдаг юм байна. Ер нь л голдуу тийм түлш дизель автомат машинууд байдаг юм байна энд. Монголчууд ч одоо ерөнхийдөө нааш аюух явдаг болсон юм байна шүү дээ. 8 худалдааны ажиллаар, жуулчдын ажиллаар тий. Тэгээд ирж байгаа монголчууд маань одоо ямар хөө бараа сонирхдгийг, ямар зорилготой ирдгийг тий. Тэр тухай одоо бас танилцуулбал өөрөө ч Гэхдээ одоо манай монголчууд энд аюу сүүлийн үеийн аюу хэрж байгаа. Дамаа инжилээс бол бүр хэрж байгаа. Тэгээд бол монголчууд ихэнх хэрж байгаа юм одоо хаалт, машин тэрэг, цахилгаан бараа энэ зинзэлэм сонирхож ирж байгаа юм монголчууд бол. Ерөнхийдөө бол энд бол харьцангуйгаар бол нөгөө татвар байдаг болохоор бол энэ арабын бол юмнууд их хямдхан байдаг. Ажил талдаа экспорт, импортын татвар ч юм уу тий. Одоо жишээ нь гаднаас юм орж ирлэх татвар байхгүй. Тэгээд эдний хоорондынх нь нөгөө нефтийнх нь болсон болохоор ихэнхдээ баатар оноор хийгддэг. Бараа солилцсон сумчгаар аливаа юм татвар хямдхан учраас юм хямдхан байдаг. Тийм учраас монголчууд бол сүүлийн үед аягүй их юм авдаг. Энэ бол одоо энэ алтны захын шүү дээ. Тэгээ энэ бол одоо гэхдээ шаарж авахтын зах. Шаарж авахтын алтны шин зах нь бас хуучин зах вэ. Одоо алтууд одоо яг дэлхийн зах зээлийн ханшийн үнээр одоо тэр гарцсан байна. Тэгээ хийцэн дээр яриад тэгэл монголчууд энэ дэс алтаа авдаг шүү дээ. Хийцэн үнэ бас тустай байх уу? Байна. Хийцэн үнэ. Яг одоо алтаа молыг дэлхийн зах зээлийн үнээр үнэлээд тухайн өдрийн ханшийн яг энэ тэр самбар дээр гаргаад тэгээд хийцэн одоо хэр нөгөө загвар хэв журам тэрнээсээ болоод янз вэ. Цагнууд их байна. Ерөөсөө алт ч юм уу, маниат ч юм уу, юу ч ерөөс юу мэддэхгүй янз бүрийн цагнууд байдаг. Янз бүрийн үнэтэй байна бас. Тэр цагны тухай ямар хөө цаг бол юм байт юм байлаа. Ийм Швейцараас оруулж ирсэн, Японоос оруулж ирсэн гээд брендийн цагнууд. Тэгэхээр заавал энэ баталгаатай. Яг л ийм том дэлгүүр дотор энэ нөгөө эдний нөгөө 8-ных нь бодлогоныгоо хөвдлөөд ирэх юм бол байна шүү дээ. Хуурамч бараа гэдэг юм байхгүй. Зоригтой. Одоо чинь эднийх хуурамч юм баригдчих юм шууд лицензийн хаана энэ дэлгүүрийг нэг альва нэг дэлгүүр нь хуурамч алт ч юм уу хуурамч юм уу тийм зарах юм шиг. Тэгээ ямар нэгэн заавал юм баталгаатай, олон улсын баталгаатай, бүх баталгаатай хийж цагаа өгдөг. Гэтэ энэ гадуур зөндөө газар бий л дээ. Ер нь бол заавал цаг гэлтгүүн бараа бүтээгдэхүүнүүд юм шүү дээ тийм ээ. Цахилгаан бараа эдэнд бол яг олон улсын яг юм интернетэд ороод юм кодын нөгөө шалгаад тийм юм байд юм бид. Зүгээр шалгуулж хүмүүс авч байгаа байдлыг үзэж яхад тийм баталгаа байдаг. Арабын орны Төв Азийн нутгийнхны хувьд одоо ямар үндэстэн бол голдуу байна энд. Энд ч юм бол яг нутгийн иргэд гэх юм бол яг 800 гаруй мянган хүн байгаа шүү дээ. Яг ууг бол яг энэ Эмиратын. Одоо дэс нь 7 хотоос бүрдэж байгаа шүү дээ. Хамгийн том нь Абу Даби, тэгээд Дубай, Шаржа, Ажман, Рас Аль Хайма, Бужихар, Омол Лугын ингээд 7 хотоос бүрдэж. Яг нийт хүн амын яг уугуул нутгийн уугуул ус гэх юм бол 800 гаруй мянган хүн гэж ярьдсан байл. Яг албан ёсны тоогонд мэдэхгүй л дээ. Тэгээд энэний чинь төлөө 8 сая хүн ажилдаг. Одоо энд Пакистан, Бангладеш, Филиппин, Малайз, тэгээд энэ хятад, энэ тэгээд Европынхан ерөөсөн. Асар болон дэлхийн бүх брендийн бүх үйлдвэр одоо бүх худалдаа 8 энд бол ерөөсөн тэр чигээрээ бүгд байгаа. Бүх орны улсууд бий хамгийн гол нь. Монгол хүртэл ажиллаж байгаа шүү дээ. Одоо энд ажиллаж амьдарч байгаа монголчууд бас байна. Байна. Манай монголчууд байна. Мундаг ажил хийдэг одоо том Microsoft гэж компани нийтийн партнер компани менежер хийдэг хүн байна. Манай монгол эмэгтэй байна. Бас Германы том юм тээвэр зуучлалын шиппинг компанид ажилладаг
Усаан далайн дэвэрлэдэг тийм компанид ажилладаг юм гэдэг байна. Тенсэн бөмбөгний олон улсын шүүгч байна. Абу Даби хотод. Тэгэд гэр бүлээр амьдарч байгаа бас ажиллаж байгаа. Би өөртөө зарим сайн мэдэхгүй. Яг мэдж байгаа хэдэн бол тийм оюутан байна. Энд сурч байгаа бас. Ямар чиглэлээр сурах вэ? Тэгэхээр эдийн засаг бизнесийн чиглэлээр сурдаг юм шиг үлээ. Тийм олон улсын сургуулиуд бас байх байна. Их том яг нөгөө эдгээр чинь нөгөө нэг англи школтой яг манайх шиг 12 жилтэй. Дунд 10 жилийн сургууль нь. Тэгээд тэр нь яг өгтөг үл өндөртэй. Сургалтын хувьд бол айгүй сайн. Яг тийм англи Америк маягаар сургадаг. Гэхдээ ерөнхийдөө ингээд яг жуулчлаар ирсэн хүмүүсийн хувьд энд амралт чөлөө цагаа өнгөрөөх тийм амралтын хүрээлээ одоо нэг цэцэрлэг хүрээлэнч гэдэг юм уу те одоо тиймэрхүү юу байх вэ? Байлгүй одоо энэ чинь дээр энэ Дубай хотын захирагч тэр Шайхал Мактум гэдэг хүний байгуус одоо тэр дэлхийн одоо бараг нөгөө 9 дахь гайхамш, дэлхийн 7 гайхамш гэднэргээд 8 дахь гайхамш шүү. Тэр шиг тэрний яг тэр гайхамш байгуус нь тэр нөгөө далаа дээр бүссэн нөгөө 70 модны юугаар бүтээсэн. Жумера гэж айгүй том зохицлоор байж 5 жилийн дотор ерөөсө бүтээсэн. Асар том тийм далаа дээр хиймэл газрыг одоо тэр Араасал хаймаа гэдгээс чулуу зөөж чулууг ингэж хооронд нь ингэж үрж ингэж хөл бүтэн юм газар бүтээсэн. Японд үдсэн цунами унахааргүй тийм газар үдсэн. Тийм газрыг бүтээсэн тийм үзэх газар их байна. Алтан буудлын дэлхийн хамгийн үнэтэй Бурж Араб гэж. Бурж Халифа гэж дэлхийн хамгийн өндөр барилга байна. Тэгээд том том пантамууд байна. Усан оргилуурын бүжгийн. Сафари айл байна. Дэлхийн гайхамшигтай одоо жинхэнэ Сафари айл гэхээр тэр нь одоо яа вэ? Сафари айлыг нь одоо яг л энэ арабууд амьдардаг одоо нөгөө эсний цан, тэмээ, тэгээд машинтай нөгөө эсн дотор уралдах гэдэг бүхэл төрлийн араб үндэсний бүжиг ямар байдгүй нөгөө бүх юм бүх тийм жуулчны төр компаниуд бол зөндөө бий. Үдх газар юм бол их хиймэл 4 нуур бий. Хиймэл байгуулсан яг тийм ч. Тэгээд энэ далайн том нөгөө аквариумуд бий. Бүх яг ингээд яг оргоор нь яг ингээд бүтээгээд яг ингээд байгальдах байдлаар нэг бүтээсэн том. Бүх хотууд бий одоо Шаржаад бий, Дубайд бий, Абу Дабид бий бүгдэнд нь. Манайхны Бээжинд очиод нөгөө далаа яриолоор явчлаа гэдэг юм ярьдаг шүү дээ. Японд бас байдаг гэдэг. Тийм тэрийг бодвол одоо энэ Бурж Араб гэх тэр алтан буудлын тэнтэх байдаг үлрээс өдөржингөө яваа барахгүй шүү дээ. Айгүй том их тийм том далаа ертөнц биш тийм. Харах юм бол байгаа энд байгаа энд байгаа. Энэ Шаржаад бас байгаа. Бүх хотод нь байгаа. Тэгээ ер нь бол энэ дээр шопинг хийх талаар бас их зүгээр. Боломжтой л тэгэхээр нөгөө хямдралын тааруулж ирэх хэрэгтэй. Одоо эн чинь нөгөө асар халуун. Одоо өнөөдөр их чинь гадаа 55 хүрээ 53 гараал байж 53-аас 55-ийн хооронд халуун байж өөрөө мэдж байгаа юм шүү дээ. Одоо тэгээд энэ халуун болгоод ирэнгүүт ихэнхдээ бол энэ нутгийн арабууд энэ баян орны улсуудад ихэнхдээ сэрүүн Европ руу ч юм уу Америк руу ч юм уу Англи руу ч юм явцдаг. Тэгээд тэр үед нөгөө жуулчд хоорчдаг халуунд. Тэгэхээр барааны үнэ бас хямдрал зарладаг дэлгүүрүүд нь. Одоо нэг бас эрнүүд дэлгүүрүүдийн ихэнх зам хямдрал зарцсан. Гэхдээ хамгийн сайн хямдрал зарладаг үе бол 2 сар. Гэхдээ яг бол 2 сарын үед ер нь гэхдээ бол дэлгүүрүүд бол үе хямдрал л та. Яг тэдий идийгээд хугацаа заагаад авах юм байна. Өглөө усгал нэг дэлгүүр хямдарсан байх шүү дээ. Янз янз. Тэгэхээр дэлхийн бүх брэнд бий. Энд брэнд усуд бол ерөнхийдөө хямдхан байдаг юм шиг байна шүү дээ. Тэгэхээр гудамжаар явж байгаа чинь 25-аас юу лээ 25-аас 75% хүртэл 50%. 75% хүртэл хямдарсан байж. Тэр одоо хэр үнний хувьтай байдаг? Үнний хувь биш дээ энэ. Эдгээр чинь бол яг нөгөө яг бүх брэндүүд байдаг. Ерөөсөө л нөгөө Одолтаа 8 ихнээ нефтэр идэг гэсэн бол одоо жуулч зур ерөөсөө жуулчны ус шүү дээ. Ерөөсөө жуулчтай яаж татах уу, яаж энэ татваргүй бараатай болохоор бол одоо Европын өөрийнх нь брендийн жишээ нь Европт өнгөтөлөд энд хямдхан болчтой. Тэр европчдууд бол одоо ингээд хүүтрэл дэрэнгүүт нөгөө шопингтод ирсэн монголчууд шиг дагаа шопингтод ирсэн шүү дээ. Намайг наашаа явж хахад наашаа явах гээд ингээд ажиллаа хөөцөлтөөл бас жоохон асуудалтай байсан л да. Наашаа явах гэж хахад чинь тэгээд манай найзууд хэлж байгаа. За жигэм чи одоо тэнд халууцаж өгөх, харваж өгөх гэж байгаа юм л да. За тэр бол за тэр харваж өгөх, халууцаж өгөх байх чиний асуудал. Тэр баригдчихлгүй шиг тэр нэг арабууд чинь байнга л дайн тулаан болж идэг нэг мин бөмбөг дэлбэрж идэг юм яриад байгаа юм л да. Тэгээд бас жоохон айжлаа да. Тэгээд ирсэн чинь бас харьцангуй өөр юм байна энд. Энэ бол тэр тал дээр юм айгүй тайван байна шүү дээ. Ямар нэгэн тийм баг. Ер нь зүгээр иммиграшны хувьд ерөөсөө бүхэл бүтэн камер хийсэн гот гэдэг талаар юм бол дэлхийн 1 номерын хот шүү дээ. Ерөөсөө камержуулсан гудамж, талбай, ерөөсөө дэлгүүр бүх газар бол ерөөсөө камерын хувьд энд хулгай хийн. Одоо ямар нэгэн тийм ээ хэрэгтэй үг ингэж чинь замын хөдөлгөөний дүрм зөрчигд бол тэгээд машины номер чинь хүссэн хүсээгүй тэгээд бичиж чинь. Хаанд бол хаан. Камержлын хувьд аюулгүй баталгаа иммиграшн талдаа бол айгүй тийм мундаг хот. Тэгэхээр зэрэг одоо ингээд Дубай хотын үндэсний парк гэдэг энэ цааталтай юутай юм. Бичтэй далаа эрэг. Тэгээд ингээд цэцэрлэг ногоонууд их сайхан юм байна. Их сайхан цэцэрлэгтэй. Тэгээ Оросууд байна.
Барууныхан байна. Бас арабууд өөрснөө бас ордог юм байна. Зургийг авах гэхээр ерөөсөө авахгүй байна. Тэгээ ерөнхийдөө бол энэ доктор камера аваад орох гэсэн чинь манай камерыг хураагаад авцсан. Тэгээд ямар санда ботоогоор бол болох уу гэсэн дижитал жижиг камер бол болно гэдгийгсэн. Тэгээд жижиг камера авч ороод дижитал аппарат байгаа шүү дээ. Тэрийг авч ороод тэгэхээр ер нь бол юу хийсэн л дээ? Бичлэг хийсэн. Тэгээд Пакистан гэдэг дандаа тэр нэг багаас нь тийм нөхдүүд энэ бичлэг юу ажилддаг юм байна. Тэгээд тэд нар болохоор тэр жижиг аппаратыг бичлэг хийдэг гэж бас хараахан ойлгохгүй байна. Яг нь бид нар бол яг явсан газар нь монголчууд ч бас юу гэдэг үлээд бас сайхан үг байдаг шүү дээ. Тиймэрхүү байдлаар ер нь зураг авсан байгаа. Тэгээ ерөнхийдөө орж байгаа танилцуулна гэж бодож байна. Ер нь сайхан юм аа, үнэхээр сайхан юм байна. Мөнх болортой бас баярлж байна. Манай мөнх болор маань яг хамгийн гол бүх идэвх санаачлагыг гаргасан юм байгаа. За ингээ ер нь бол ингээ өдөр яг эд халуун өдрийн эд халуун одоо ингээ бууж байна, нар бууж байна. Тэгээ одоо ерөнхийдөө бол ингээ орой заавал одоо хэд болж байна доо нэг 7 цаг болж байна одоо бол 7 цаг. Өдөөд ингээ хөл хөдөлгөөн нэмэгдсэн байж байгаа. Хөл хөдөлгөөн нэмэгдсэн тэгээд одоо яг ингээ Дубай хотын одоо үндсэндээ өдөр эхэлж байгаа байхгүй юу? ертөнцийн хувьдаар бол яг шөнө эхэлж байгаа юм шиг боловч эдний хувьд бол ерөөсөө яг өдөр эхэлж байна гэсэн үг. Яг жинхэнэ худалдаа 8, арилжаа 8 одоо юу гэдэг ажил, үйл амьдрал, уулзалт, үдээ авах чөлөө цагууд нь бүгд одоо ингээд эхэлж байна. Тэгээ ер нь ингээ харж байхад юу юм шиг байгаа юм. Яг өөрснөө гэсэн хийдэг кино, уран бүтээл ер нь их багтай. Ер нь соёл урлаг ер нь тэр тал дээр нэг жоохон маруухан юм шиг санагдсан. Яг үгээр ерөөсөө ингээ сувг соёлох болгонд дандаа гадны нэвтрүүлэг явж идэг, гадны кинонууд гарч идэг. Ерөөсөө Оросын одоо юу гэдэг Америкийн тим нэвтрүүлгүүд гарч идэг. Камер барьчаад ингээ хотын төвөөр явна. Зураг аваа явж хахад бол ерөөсөө ингээ бүх хүмүүс айгүй гайхаж хараад бүр ингээ эвэртэй тулаа үзсэн юм шиг ерөөсөө айгүй сонирн болцсон. Тэгэл одоо ингээ яриад энэ тэнд ингээ яриад хийгээ зогсож байхад хүртэл ингээ сайн байна уу хаанах вэ гэж одоо юм хүм ярьж байгаа. Одоо тэгээд энэ харж ийн бол хятадууд ерөөсөө их байна. Зөндөө Азууд, Вьетнамууд зөндөө байна. Хай. How are you? Гэх мэтчтэй ингээд бэлтгэл байж байна. Улаанбаатарт бол тийм байхгүй шүү дээ. Камертай нөхдүүд явж ил байдаг. Нэг нөхөр урд нь микрофон барьсан ингээд зогсож ил байдаг. Ерөөсө тоож байгаа юм байдгүй шүү дээ. Тэгэхдээ энд бол бүр аюу сонин. Бүгд хараад гайхаад ерөөсө бүр нэг тэр нэг сонин санагдаж илаа бас. Тэгээ үндэстэн, яс үндэстэн гэдэг юм одоо тэр зүүн өмнөд Аз, дундад Азийн, Төв Азийн хүмүүс бол ерөөсө тэр чигээрээ. Ни ха чахана. Я ни ха. Хай. Ай Монголия. Mongolia. Чингис хаан. Чингис хаан. Ни Китайц, ни Чайна. Palestine. Палестин. Hi. Hi. Palestine. Hi. I am Pakistan. Pakistan. China. China. Thank you. Thank you. 站直一点. China. Yeah, thank you. Ерөнхийдөө та нар харж байгаа хэрэг камерт өртөөд камер руу орж ирж байгаа хүмүүс нь харж байгаа. Тэгээ одоо ингээд камерын ардуур энэ хажуугаар ингээд зөндөө хүмүүс ингээд хараад зогссон. Сүүлдээ бүр өөрөөсөө санаа зовох шиг. Миний хувьд бол яг бас хэцүү л байна ингээд олон хүмүүс шавчаад энэ тэндээс сайн байна уу гайл одоо зарим нь нөх хоолгон зарим нь юу ч гэнэ бас энэ хэлний ерөөсөө мэдэхгүй маа.